За та яг одоо илүү уруу суугийг хүлээн авч сонсож байна. За байнгын сонсогчдоо баярлалаа. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. За та анх удаа илүү уруу суугийг сонсож байгаа бол эсвэл сонсдог ч гэсэн subscribe товчон дээр дараагүй бол та бүхнийг subscribe товчон дээр дараарай, хонхон дээр дараарай гэж хүсье. За яагаад ингэж subscribe дараач, лайк дараач гэдэг ингэ та бүхнээс хүсдэг вэ гэхээр дараагийн подкастуудыг, видеонуудыг бэлдэж оруулахад бол одоо таны дарсан subscribe надад их тус болдгоо гэсэн санаа юм аа. За ингээ өнөөдөр бол одоо Хонконгийн хулгайчдын хаан тийм ээ хамгийн том Хонконгийн хулгайчийн одоо тухай ярихаар боллоо. За бас их сонин сэдв юм. Энэ бол мэдээж олон жилийн өмнө одоо болоод дууссан ч гэлээ гэсэн. Өнөөдөр бид нэг ингээ сэргийгээд бас ийм юм амьдрал дээр байжээ гэж одоо ярих боллоо. За их сонин юм байна. За 20 дугаар зууны сүүл үед штэ тийм ээ Хонконгд бол одоо хэдэн тэрбум доллараар одоо тооцогдох хөрөнгөтэй нэгэн хүн байсан. За түүнийг бол одоо Чон Зикён гэдэг байсан бөгөөд тэрээр үргэлж одоо хар нарны шил зүүж, шар өнгийн Lamborghini машин унаж одоо өөрийнхөө стил тийм ээ тийм байдлыг бүрдүүлж явдаг хүн байжээ. За мэдээж бол Хонконгийн болон дэлхийн бусад тэрбумтнуудаас ялгаатай Чон Зикён бүх хөрөнгөө бол хулгай дээрмийн аргаар олж босгосон юм. За түүнийг тэрээр бол одоо Хятадын Юнан мужийн Ёнфу гэх газар 1955 оны 4 сарын 7-нд төржээ. За би андуураагүй бол хоньны орд байсан юм шиг байна. За тэр бол нэлээд том гарын хулгайч байсан бөгөөд. За зүгээр нэг бага хэмжээний дээрэм хулгай томуул хийх, за эсвэл айжмаар одоо хөрөнгө мөнгө өсгөх зам бол түүний стил огтхонч биш байсан. Чон Зикён бол одоо ерөөсө шууд л гол зүйлд анхаарлаа хандуулж, далд нууц ертөнцийн өргөн том сүлжээтэй болж хүнд одоо онц хүнд гэмт хэрэг үйлдсэн том бүлэглэлийн удирдагч хүн болсон хүн байна. За тэрээр бол Хонконгийн тэр бомтнууд болох Ли Ka-шин болон Walter Kwok нараас ихээхэн хэмжээний одоо мөнгө завшсан. За Чон Зикён олон зуун сая Хонконг доллар хулгайлж дээд амжилт тогтоосноор за Хонконгийн элит давхаргийнхны дунд ерөөсө хар дарсан зүүдэн дорм одоо дээрэмчин болж хувирсан. За ингээд Хонконгийн одоо элит давхарга болон одоо тэр бомбнууд тийм ээ магнатууд бол одоо энэ Чон Зикёноос маш их болгоомжилж айж явсан гинэ тухайн цаг үед. За яг одоо энэ 90-ад оны үед гэх юм уу да одоо энэ хүнийг амьдарж байсан цаг хугацаанд бол Хонконгд бол 3 том цуутай тийм алдартай одоо хулгайчдын хаан байсан. За энэ 3 хүний нэгт бол яах аргагүй энэ Чон Зикён одоо ордгийн байна. За ингээд тэрээр бол одоо яаж Хонконгд ирсэн бэ тийм ээ? Энэ талаар одоо түүний ер нь бага насны амьдралын талаар залуу насны амьдрал руу ингээд бид нар орж байна. За 1959 онд буюу Чон Зикёныг 4 настай жаахан хүүхэд байхад нь түүний эцэг их нь одоо амьдралаа дээшлүүлэхээр Хонконгд ерөөсө цаачилж ирсэн юм байна. За тэдийг бол Хонконгд ирэхэд бол Хонконгд ямар ч ах дүү, танил тал одоо орон байр ерөөсө байгаагүй. Өстө нөгөө бадантай хувцас баглаал нэг хідэн төгрөгтэй л Хонконгд ирсэн байна. За тэд бол одоо Хонконгийн тэр сүмийн гудамж гэж нэрлэдэг газар бол сууршиж тэндээ энэ жижиг ийм цайны дэлгүүрнийг ажиллуулсан байдаг. За цайны дэлгүүрийн орлого нь бол тийм сайнгүй байсан ч гэсэн Чон Зикён болон тэдний эцэг их одоо нарын одоо өдөр тутмын амьдралын хэрэгцээг бол хангахад бол хүрч исэн гэнэ. За тэдний амьдарч байсан сүмийн гудамж их газар бол одоо цагаачтаар дүүрэн тийм ээ. Ер нь энэ Хятадын эн тентгийн одоо хөдөө тосгод янз бүрийн хотуудаас ирсэн хүмүүсээр дүүрэн. За ерөнхийдөө тэр Хонконгийн бол одоо зах орчмоор тэр далайн эрэгтэй орчим байрладаг байсан гэдэг байгаа. Нэлийн захтуу газар юм шиг. За тэгээд тэр газар бол одоо дээрэмчин хулгайч нар маш их байсан нь тухайн энэ сүмийн гудамж гэдэг одоо Арионыг тийм ээ дүүргэгч юм уу маш аюултай тооцдог. Ер нь бол одоо цагаачтаар дүүрэн Хонконгийн ер нь жоохон таагүй одоо газар тухайн үедээ тооцож ярьдаг байжээ. За Чон Зикён бол одоо ойролцоох баг сургуульд сурсан, орсон. За тэрээр бол сургуулиас гадуур бол одоо гэрийнхээ цайны дэлгүүрт ээж авдаа тусалдаг тийм хүүхэд байсан баг. За тун удалгүй бол одоо Чон Зикён сургууль сурах хүсэлгүй байсан бөгөөд баг сургуулаач төгсөлгүй хайж гудамжны дээрэмчтэй нийлээд за ингээд ирээдүйн дээрмийн замналаа бол одоо яг энэ сүмийн гудамж их газрын одоо хулгайч дээрэмчтэй нийлж эхлүүлсэн байгаа энэ хүн. За Чон Зикён яагаад одоо ийм зам руу буруу зам руу орсон бэ гэхээр тэрээр одоо яа тий амьдарч исэн тэр тухайн дүүрэгт нь бол яах аргагүй л нүдэн дээр нь тэр хулгайч дээрэмчд ихтэй байдаг ус учраас
За одоо тэр бол хулгайчдыг ажиглаж хараад тийм ээ. Одоо түүнд үлгэр жишээ үзүүлсэн байна л да хулгайч нар. За юу гэхээр одоо Чон Зикийн хулгайчдын маш их зоригтой тийм ээ хүссэн зүйлээ хийх эрх чөлөөтэй байдалд аюух татагдсан гэж байгаа. За тэгэл ерөөсөө тэднийг шүтэн биширсэн. Түүний эцэг нь бол нилээд тийм хатуу хүн байсан бөгөөд хүүгээ бол одоо хичээл сургуулаа таслаад ингээд сургуулаа одоо хаях гээд байгааг бол мэдээд дээрэмчтэй нийлээд байгааг мэдээд бол аав нь бол одоо энэ Чон Сикинд бол нилээ хатуурхдаг байсан гэж байгаа. За одоо гисэн хэдий ч аавынх нь энэ хахир хатуу байдал түүнд одоо хатуурхаад байгаа байдал бол одоо Чон Зикионы тэрслүү зангалд одоо улам өдөөж өгснөөс шүүд нь одоо ухаарал тийм ээ. За болиё гэсэн одоо тийм мессеж бол одоо очиж чадаагүй. 12хан наснаасаа эхлэн гэмт бүлгэлийн толгойлогчдын тийм ээ удирдлагын дор ажиллаж за ерөөсөө л эргэж буцах аргагүйгээр дээрэмчдийн замд ингээл энэ хүн орсон. 12 наснаасаа эхлэв. За ер нь бол хүн болох багасаа гэдэг шиг Чон Зикион бол ер нь анханасаа ер нь ажиглаад байхад бол хулгай дээрмийн ажилд бол маш авьяастай бөгөөд маш хурдан хугацаанд ерөөсөө энэ ажлыг сурсан. Одоо хулгай хийж сурсан тийм ээ дээрэм хийж сурсан хүмүүст түнд одоо яах нийтрээ энэ хулгайчдын одоо арга барилыг маш хурдан эзэмшсэн байна. За ингээд өөрөө бол одоо тэр том удирдагч нараасаа одоо маш саашаал хүртээд ингээд жижиг одоо хулгайн бүлгийг толгойлж болсон байна. За мэдээж энэ хугацаанд бол Чон Зикион одоо цагдаа нартай олон асуудалтай байсан. За анх бол тэрээр 16 наснда шоронд орж ял эдэлж исэн. Мэдээж хулгайн эргээр. За ингээд ял эдлээд суллагдсныхаа дараа бол тэрээр бол мэдээж хулгайн замаасаа гараагүй. Үүндээ бол энэ хүн ер нь хүн өгтлээ одоо үнэнч тууштай явсан гэхэд болно. Ер нь бол гарах боломж энэ хүнд байсан. Маш их шанс байсан. Гэхдээ энэ хүн бол энэ замналаасаа хулгайч дээрэмчин тийм ээ гангстрийн замнасаа бол гараагүй хүн юм билээ. За ингээд хүүгээ бол одоо 16 нас хүрсэн. Дээрээс нь шоронд ороод ингээд ял эдлээ гараад ирэхэд нь бол эцэг их хоёр нь бол одоо нилээд сериосны тийм ээ маш чухал авч үзсэн байна л да. За хүүгээ бол одоо ингээд буруу замаас ерөөсө холдуулъя болио энэ хүүхд ингээд бадрах нэ гэд хувцас захиалгын тийм оёдлын газар ажилд оруулсан байна. За тэрээр бол хулгайн замаасаа гарах угаасаа огтхонч бодлого байсан бөгөөд мэдээж энэ аав ээж хоёрын оруулсан энэ оёдлын газар бол ажиллаж байсан. За ингээд энд ажиллаж байхдаа ч гэсэн одоо гэмт бүлгэлийн гишүүдтэйгээ даалт нууцаар холбоотой байгаад исэн баг. За ингээд Чон Зикион 20 настайдаа оёдлын газраар үйлчлүүлдэг. За Луя Фон гэх охинтой танилцсан. За энэ Луя Фон гэдэг охин бол ерөөсөө Баян айлын за Сэхэтэн гэр бүлээс гаралтай. За тэгээд яаж энэ хоёр танилцсан бэ гэхээр энэ Чон Зикионы одоо ажилдаг байсан хувцас захиалгын оёдлын газрын Луя Фон гэдэг охин ирээд ер нь бол байнгын үйлчлүүлэгч одоо байнга тэр хувцас хунар цамц мамц одоо захиалуулж ойж өмсдөг охин байсан баг. За ингээд энэ хоёр бол одоо хоёулаа л одоо нас жицүү хоёр байсан учраас нэг нэгнтэйгээ одоо маш татагдаж тийм ээ дотноос ч ингээд үерхэд эхэлсэн юм байна. Луя Фон бол найз залуугийнхаа ир зориг, шийдэмгий байдлыг бол биширдэг байсан бөгөөд ер нь одоо түүнийг шүтэн биширдэг байсан бөгөөд гэмт бүлгэлийн гишүүнтэй одоо дотн холбоотой болж үерхэж байгаадаа ер нь огтхонч айгаагүй эргэлзээгүй гэдэг. За тэгээд тэр цагаас хойш Луя Фон найз залуу болох Чон Зикионыг одоо бүрэн дэмжиж асар их амжилтанд чи бол хүрч чаднаа гэж итгэж одоо түүнийг дэмжиж одоо урам өгдөг гэжээ. Хайрлаж явдаг бүсгүнхэн энэ их дэмжлэг бол Чон Зикионы дээрмийн одоо хэрэгээ хэрэгжүүлэхэд маш их урам зориг түнд өгсөн гэж байгаа. За хажууд хүмүүнээс эсвэл шалтгаалдаг шүү дээ тий. За ингээд энэ хоёр бол одоо үерхэж явж байгаа тун удалгүй мэдээж гэрэлсэн. За гэрлээд хоёр сайхан хүүтэй болсон гэдгээ. За ингээд одоо Луя Фон бол одоо Чон Зикионы эхнэр болсон ч гэсэн түүний хулгай дэрмийн ажлыг бол бүрэн дэмжиж нөхртөө итгэж одоо түүнд урам зориг өгсөн хэвээр л байсан гэж байгаа. За 1990 оны үед Хонконгийн эдийн засаг тийм ээ бүүм асар их хурдтай хөгжиж хамгийн гоё үе дээрээ явж исэн. За энэ үед бол ерөөсө Хонконгд олон тэр бомбнууд ар араасаа өстэй нөгөө борооны дараах мөг шиг гэдэг үл гарсаар байсан. Ерөөсө Хонконгийн эдийн засаг маш гоё хөгжсөн байгаа энэ үед 90 оны үед. За энэ 90 оны үед бол одоо 35 нас хүрсэн Чон Зикион 20 гаруй жилийн турш гэмт хэргийн ертөнцид бол үржэнэ тийм ээ амьдарсан. Тэнд бол нөлөөгөө тогтооцсон харилцаа холбоотой одоо хүн болцсон байсан ч гэсэн Чон Зикионы
тухайн үед байсан байр суурь бол Хонконгийн тэр бомбнуудын зэрэг зэндаанд хүрэх бол хаач байсан болоогүй байсан баг. За ингээд бол одоо баячуудын тэр бомбнуудын магнатуудын тийм ээ тансаг гялалцсан амьдрал бол одоо Чон Зикёны атаархлыг маш ихээр төрүүлсэн. Тухайн цагт бол зүүн өмнөд Азад бол Rolex одоо цаг хүчийг авч маш их одоо алдартай тренд болж ирж байсан юм байна. За өөрөөр хэлбэл бол одоо Rolex баячуудын нэрийн хуудас байсан гэж байгаа. За энэ үед бол Чон Зикён одоо томоохон хэмжээний дээрэм төлөвлөж Швейцар улсаас Хонконг руу явуулдаг энэ Rolex одоо цагны тээврийн одоо бүх ажлыг судалж мэдсэн байна. За ингээ янз бүрийн их сурвалжаас Rolex цагны одоо Хонконг руу тээвэрлэлтийн талаар бол судалгаа хийсэн байна. За 1990 оны 2 сарын 22-ны Пүрэв гаригийн 11 цаг 30 минутанд Швейцарын төв офисоос Хонконгийн Кайтак нисэх онгоцны одоо агуулгад олон хайрцаг Rolex цаг буусан. За агуулгад зөвхөн 3 ажилтан л одоо энэ цагийг бол тээвэрлэж тийм ээ Хонконгийн тэр Rolex цагны одоо тэр дэлгүүрт юм уу компанид бол авчиж чүргэж өгөх ёстой байсан нисэх онгоцны буудлаас. За энэ 3 ажилтны бол одоо нэг нь бол жолооч байсан. За нөгөө хоёр нь бол цагнуудыг ачсан байгаа машинд. За ингээд энэ 3 хүнийг бол одоо яг л нөгөө ажиллаа хийгээл цаг магаа аччих үед одоо гинтл баг зүүсэн 5 дээрэмчин бол гарч ирсэн байна. За энэ дээрэмчид бол одоо тэдний толгой руу буу туулгаж зэвсгийг нь хураан авч гарыг нь хүлж амыг нь одоо скотчоор дараад тэднийг бол одоо тэр цаг ачиж явсан бүхэхтэй машинд хүчээр суулгаад за ингээ бүгд бол одоо хамт тэндээсээ хөдөлцгөөсөн байна. За ингээ тэнд бол одоо тэндээс ингээд хөдлөөд явсан. За дээрэмчид маш сайн зохион байгуулалтад ажилласан гэж байгаа энэ дээрэм дээр. За энэ үйл явдал одоо ерөөсөн 10 минутын дотор бужигнаал ерөөсөн болоод өнгөрцөн. Хүүхаа тий юу вэ гэж яхад болоод өнгөрцөн. Маш хурцтай. За жолоо барьж явсан одоо дээрэмчдийн нэг бол мэдээж одоо хэдийн судалгаа хийсэн байсан учраас одоо Rolex-ийн одоо тээвэр хийдэг жолоочийн одоо дүрм төвцөө хэдийн олоод өмссөн байсан. За тэд бол ямар сэжиг ахуулалгүйгээр агуулгын харуул хамгаалтыг одоо хуураад нисэх онгоцны бодлоос гараа авчихсан байна. За нөгөө талаас бол Хонконгийн Rolex компани бол тэр өдөр бол ачаа цагтаа ирээгүйг бол одоо мэдсэн. За тэд бол тээврийн хамгаалтын ажилтнтай уцаар холбогдох гээд ерөөсөж чадаагүй учраас шууд цагдаад мэдгдсэн байна. За яагаад гэхээр энэ олон зуун саяын бараа учраас ерөөсөө бүх юм төлөвлөгөөний дагуу явдаг. За ерөөсөө бүх юм одоо энэ цагтаа байдаг, контролд ор явдаг гэсэн л та. За энэ дээрэм гарснаас хэдэн цагийн дараа бол цагдаа нар хот даяар одоо хулгайлагдсан машиныг одоо хайж эхэлсэн. За ингээ хэдэн цагийн дараа бол одоо тэр цагдаа нар тэр өдрийнхөө оройн нь гэсэн үг шүү дээ. За одоо Rolex цагийг ачиж явсан тийм ээ машиныг олсон. За уг машины арын тийшнээс бол одоо нөгөө гар хөдлүүлсэн 3 ажилчныг бол одоо олсон бөгөөд машин бол хоосон бүх цагнууд байхгүй байсан. За ерөөсөө л ингэсэн юм байна. Дээрэмчид бол одоо машиныг нэг төлөвсөн тодорхой цэг дээр аваачаад за энэ 3 ажилчин бол одоо тэр машинтай нь орхиод за тэндээс бол одоо цагаа өөр машинд зөөж ачаад ингээд тэндээс зайлж утсан байна. За мөрдөн байцаалтын явцад бол дээрэмчид тухайн өдөр 2500 ширхэг одоо бугуун Rolex цаг бүхий 40 том хайрцаг бараа хулгайд алдсан бөгөөд энэ одоо барааны нийт өртөг бол 30 сая Хонконг доллар буюу за 385 сая Америк долларт тэнцэх хэмжээний асар үнэтэй бараа байсан байна. За дээрэмчид бол ямар ч уул мөр үлдээгээгүй бөгөөд бүгд баг зүүцсэн байсан учраас за тухайн үед бол цагдаа нар бол том ганг бүлэглэлийнх нь мэдэн штэ ийм том хэмжээний хэрэг гэж. За тэгэхэд бол тэд бол яг хэний хинбэ хэний бүлгээс ингэч вэ гэдгийг бол ерөөсөө мэдэх нөхцөл байгаагүй. Шууд одоо хартаа тулах нөхцөл байгаагүй. Яагаад гэхээр баримт нотлохоо байхгүй. За ингээд бол дээрэм одоо баригдахгүй байсараа жил гарын хугацаа өнгөрсөн. За ингээд жилийн хугацаа одоо өнгөрөхөд бол нийт одоо нийгэм даяар энэ хэрэг бараг л мартагдаад байсан, хуучирсан. За гэтэл бол ёстой хонх дэлдэнэ гэдэг шиг за яг уг дээрэмтэй маш адилхан арга барилтай нэг томоохон хэмжээний дээрэм дахиад гарсан. За одоо яг уг дээрэм рүү орж байна. 1991 оны 7 сарын 12-ны Баасан гаригийн өглөө. За энэ үед бол манай Монголд наадан болж исэн юм шиг байна тий. Хонконгийн нэгэн банк биш үү? Америкийн нэгдсэн улс руу бэлэн мөнгө одоо тээвэрлэхээр бэлтгэж исэн байна.
За энэ 91 оны үед ч юм уу одоо яагаад энэ хэмжээний бэлэн мөнгөийг тээвэрсэн? Магадгүй одоо энэ интернет центр одоо цахим мөнгө энэ хөгжөөгүй байсан юм уу та тий. За ингээ хамгаалтын компани ажилчид бэлэн мөнгө зөөвөрлөх ажиллагаанд бол одоо хяналт тавьж ажилладаг юм байна. За тухайн одоо Америкийн нэгдсэн улс руу явуулах гэж байсан бэлэн мөнгө бол 12 сая доллартай тэнцэх хэмжээний мөнгө байсан. За банкнаас мөнгийг Хонконгийн Кайтак нисэх онгоцны буудлын руу хуягтай тийм машинаар зөөвөрлөөд за ингээ нисэх онгоцны агуулгах руу орох үед нь баг зүсэн 5 дээрэмчин хаанаас жимбэ гинэт гарч ирээд одоо уг хуягт машиныг одоо хамгаалж явсан 3 хамгаалтын одоо ажилтныг гарыг нь гавлаад, амыг нь одоо таглаад, нүдийг нь боогоод тухайн машинд одоо тэр хуягтай машины ард суулгаад ингээд мөнгө ачсан хуягт машиныг аваад одоо дээрэмчтэндээс явсан байна. За тэд бол одоо тэр нисэх онгоцны агуулгаас зогтох үедээ бол төв замаар ерөөсөө яваагүй гэж байгаа. Албаар замаа бууруулан Хонконгийн одоо тэр тойруу замаар явсан. За эдгээр бол явсаар байгаа тодорхой нэг төлөвлөсөн газараа ирсэн. Энэ газар одоо дээрэмчдийг одоо хуягт машиныг унаад 17 сая доллар за 3 барьцаалсан ажилтныг аваад очиход цагаан өнгийн бургуун машин хүлээж ирсэн байна. За тэд бол 17 сая долларыг бол нэг машинаас нөгөө машин руу зөөсөн. Улгаасан мөнгийг бургуун руу зөөж байх үед мэдээж дээрэмчдийн анхаарал бол маш сарницсан байсан. Тэд бол маш хурдтай л одоо мөнгийг л одоо ачиж зөөхөд бүх анхаарлаа хандуулсан байсан. За яг энэ үедэр барьцаалагдсан 3 ажилтны нэг нь одоо маш их стресстэй одоо сандраад эсвэл халуунч байсан юм уу? Хонконгчиг халуун газар шүү дээ. Тэгээ нөгөө хөлөрснөөсөө болоод одоо тэр хүний нөгөө нүдийг бооцсон байсан альчуур ингээ хөлсөнд нь гулгаад доошилсан гэж байгаа. Тэгээ яг энэ үед бол одоо тэр барьцаанд байсан ажилчин бол одоо энэ дээрэмчдийг бол харсан. За энэ дээрэмчид одоо тавуула баг зүүцэн байсан ч гэсэн нэг хүн тэнд байсан. За тэр хүн бол баггүй байсан бөгөөд түүний байр байдлыг ажиглахад бол одоо тэрээр энэ дээрэмчдийн удирдахч байхыг бол харсан. За тэр хүний царайг бол энэ ажилчин маш сайн харж байсан. За ингээд бол одоо дээрэмчид 17 сая доллар ачиж аваад арилаад өгсөн. За хуягт машин болон 3 одоо барьцаалагдсан ажилчин тэнд нь орхиод явсан. За цагдаа нар бол мэдээж тэднийг одоо хуягт машиныг олсон. За ингээд нөгөө нэг дээрэмчний царайг толгойгчийн царайг харсан одоо нөгөө ажилчин чинь одоо эрх баригчтай тийм ээ одоо тэр цагдаа нарт хэлсэн байна л да тухайн хүний одоо зүс царай хэлээд аман зураг мөргийн тэр гаргасан ба. За яагаад ч юм бэ энэ мөрдөн байцaalтай ажил бол их тийм маш тийм одоо юу гэмдэ нэг тийм шахалт дарамттай одоо нэлээд тийм хүнд явагдсан юм шиг байгаамаа. За энэ шахалт дарамтнаас болоод нөгөө ажилтан бол одоо ер нь их тийм тодорхой байдлаар ч гэдэг юм уу яг цагдаа нарт бол одоо тэр сэжигтэй итгэдэг ер нь тогтоож хэлэхэд бол хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байгаа юм л да. За яг заримдаа нэг бидний одоо нөгөө санснаар болдоггүй тийм нөхцөл байдал бид ордог штэ тий. Бусад хүмүүсийн одоо нөгөө энерги юутай хутгалдаад тэгээд ерөөсөө энэ хүний одоо тэр гаргасан зураг энэ төр бол нөлөөлж чадаагүй байгаа байхгүй хэрэгт. За тэгээд нөгөө мөрдөн байцаагч нар чинь бол ерөөсөө энэ хэргийн аюулгүй байдлын хатуу протоколыг одоо үл харгалзан дээрэмчид бэлэн мөнгө тээвэрлэх одоо тэр цаг, байршил одоо тэр хэдэн хүн ажиллаж байгаа яаж довтлох энэ тэрийг бол мэдсэн байна. За энэ дээр л ерөөсөө энэ цагдаа нар голж ажилласан. За тэгэхээр бол тэдний бол одоо гаргасан сэжвэр бол хамгаалтын компанид дээрэмчидтэй холбоотой этгээд буюу мэдээлэгч байна. За тэр бол энэ бүх мэдээллийг энэ дээрмийн одоо дээрэмчдэд өгсөн гэж үзсэн. За ингээд бол шалгалт хийсэн. За банкны тээврийг хилцэхдээ бол одоо нэгэн эмэгтэй ажилтан байсан бөгөөд. За түүнийг бол Луя Фон гэж олсон байна. За энэ Луя Фоныг яагаад энэ дээрэмчдийн мэдээлэгч гэж одоо олж илрүүлсэн бэ гэхээр тухайн дээрэм гарсны дараа Луя Фоны банкны данс нь $50,000 хийсэн байна өөрөө. Хин нэгнээс бол шилжиж ирээгүй өөрөө одоо өөрийнх нь данс руу $50,000 хийсэн. За тэгээд энэ $50,000 одоо нөгөө мөнгөний сэрийн дугааруудыг ингээд шалгаж үзсэн. За тэгэхэд бол одоо тэр хулгайд алдагдсан $17 сая дунд байсан сэрийн дугааруудтай таарсан байна. За ингээ мөн Луя Фоны нөхөр одоо их сонио энэ Луя Фоны нөхөр бол одоо нөгөө Хонконгийн зартай хулгайд Чон Зикён байсан одоо бүх үнийг бол зүгээр шок цочирдуулсан байна. За цагдаа нар бол одоо Чон Зикёны одоо банкны гүйлгээний мэдээллийг судалж үзэхэд бол асар их хэмжээний мөнгөн гүйлгээ түүний данснаас орж гарч эргэлддэг болохыг тогтоожээ. Энэ бүхний үр дүнд одоо Чон Зикён болон түүний эхнэр Луя Фон нарыг одоо шууд баривчилсан.
За ингээд тэднийг баривчлах үед бол одоо нөгөө барьцаалагдсан 3 хамгаалагчдын нэг нь одоо энэ дээрэмчний царайг олж харсан гэсэн шүү дээ. За тэр хамгаалагч бол одоо энэ Чон Зикёныг хараад энэ хүн бол одоо нөгөө 5 баг зүйлсэн дээрэмчнээс гадна одоо баггүй байсан хүн мөн байна гэдэг ерөөсө баталсан. Дээрэм гарснаас 1 жилийн дараа Хонконгийн дээд шүүх Чон Зикёнд 18 жилийн хорих ял өгсөн. За ингээд түүний эхнэрт бол нотлох баримт хангалтгүй гэж үзэн одоо түүнийг бол шууд суллсан байна шүүх хурлын дараа. За ингээд Луя Фон бол одоо суллагдсан даруйдаа давд заалдах материал цуглуулахын тулд өмгөөлөгч нартай, хуульч нартай холбогдож шудраг ёсны төлөө одоо тэмцсэн. За тэрээр ерөөсөө л нөхрөө суллаж авахын төлөө энэ бүх үйл ажиллагааг хийсэн баг. За Луя Фон бол маш зөв тактик хэрэгэлсэн нэр шүү дээ, тий. Уг дээрмийн хэргийн талаар Хонконг даяар хэвлэлийн баг хурал зарласан. За ингээд Луя Фон бол хэвлэл мэдээллийн өмнө мэдэгдэхдээ гуйн дээрх хутганы соргио үзүүлж байцаалтын үед цагдаа нар одоо намайг зодож дарамтлсан уг хэргийг бол одоо хүчээр хүлээлгэж хутга тулган миний гуй руу хутгалсан гэж хэлээ соргио үзүүлсэн. За мөн одоо түүний нөхөр болох Чон Зикёнд ч гэсэн одоо ганцхан хамгаалтын ажилтны одоо мэдүүлэг дээр үндэслээ түүнийг бол одоо бүхэл бүтэн 17 сая доллар хулгайлсан хэрэгт гүтгэж одоо 18 жилийн ялыг миний нөхөрт өгсөн. Энэ бол хэрэгт одоо холбогдох бүрэн үндэслэлгүй гэж мэдээлсэн байна. За хэдэн жилийн турш Луя Фоны авсан арга хэмжээнүүд тийм ээ олон нийтийн бол одоо өрөвдөх сэтгэлийг одоо төрүүлж түүнийг бол одоо маш их хүмүүс дэмжиж одоо олон одоо ард түмний одоо дэмжлэгийг хүлээсэн гэхэд болно. За тэрээр нөхрийнхөө одоо гин бурууг батлахын тулд маш их газраар явж олон ч мэдээлэл хийсэн байгаа. За зарим хүмүүс бол одоо шууд л Луя Фоныг өрөвдөж түүнийг одоо хэвлэлийн баг хурлаар ярьсан зүйлд одоо гайхширч ийм одоо шудраг бус зүйл гэж үйдэг юм уу? Энэ хуульч одоо яатсан юм бэ? Яаж одоо зүгээр явсан хүнийг үнэн худлан мэддэхгүй нэг хүний одоо тийм ээ харсан одоо гэрч гэж хүн гарч ирээд ингээд хүнд одоо 18 жилийн ял өгчдөг юм бэ бурхан минь ээ тэр хүн одоо 17 сая долларыг аваач өгөөч үгээл ингээд одоо ард түмэн ярьж эхэлсэн байна. За энэ бүхний үр дүнд 1995 оны 6 сард Чон Зикён Хонконгийн дээд шүүхэд одоо давж заалтах эрхээ аваад ингээд шүүхэд дав заалцсан. Чон Зикёны хэргийг шүүхээс дахин хянан хэлэлцээд түүнийг цагаатгаж шүүх хурлын дараа шууд шоронгой сулсан. Цаашлаад Чон Зикён одоо эхнэрийн хамт Хонконгийн цагдаад нэхэмжлэл гаргаж ямар ч үндэслэлгүйгээр тулган ял шийтгсэн гэсэн одоо гэж үзээд 8 сая Хонконг долларын нөхөн одоо төлбөрийг нэхэмжилсэн байна. За ингээд тэд ч одоо энэ нэхэмжлэлээ бол авч чадсан. Луя Фон болон түүний ард ажилласан хуулийн багийнхан бол үнэхээр сайн ажилласан. За Чон Зикёны дээрэмцэн мөнгөө одоо Чон Зикён тийм ээ эхнэрийн хамт одоо дээрэмцэн 17 сая доллар одоо хадгалаа зогсохгүй 8 сая Хонконг долларын нөхөн төлбөрийг одоо цагдаа нараас гаруулж авч чадсан энэ хэрэг бол одоо Хонконг даяар алдаршиж Чон Зикён бол ерөөсөө олонний танил болсон. За ингээд бол тэрээр суллагдсныхаа дараагаар одоо дээд зэрэглэлийн дизайнеруудын уралсан тансаг чамын хувцсыг өмсөж хамгийн тансаг үнэтэй машиныг унж одоо тухайн үеийн Хонконгийн нийгэм дээгүр байр суурь эзэлдэг нөлөө бүхий хүмүүс болон за томоохон одоо дээрэмчид гангстеруудтай найзлаж одоо эхэлсэн. За тэрээр бол одоо баян магнат шиг амьдарч Ред зинданыхны үдшилтэд оролцдог байсан. За Чон Зикёны найзуудын дунд одоо Гуй Жэхон гэх ир байсан. За энэ хүн бол одоо Чон Зикёнтой тангараг өргөсөн хуурай ахын дүүс байсан. За ер нь бол одоо шууд л хэлэхэд энэ хүн бол ер нь одоо энэ Чон Зикёны одоо нэгэн биеийн баруун зүүн хоёр гар гэдэг шиг тийм ерөөсөө дээрмээ хамтарч идэг бүх юмыг мэддэг гардаж бүх юм хийдэг энэ хамтрагч нь байсан. За энэ хоёр хүний дээрмийн одоо ажилдаа баримталдаг зарчим юу байсан бэ гэхээр энэ хоёр ийм үзэл бодолтой байдаг гэсэн байна. За юу гэхээр хүн хулгай хийх гэж байгаа юм бол хамгийн баян чинээлийн хүмүүсийг л ерөөсөө дээрэмдэх ёстой. За мэдээж бол ажилдаа маш ир зоригтой байж том нүдлүүдийг хийх ёстой гэсэн энэ үзэл бодолтой байсан бөгөөд за энэ үзэл бодлыг бол дээрмийн ажилдаа баримталдаг гэсэн гэж. За Чон Зикён бол дараагийн одоо дээрмийн ажлаа төлөвлөж эхэлсэн. Тэрээр Хонконгийн хамгийн баян 10 хүний жагсаалтыг гаргаж одоо тэр жагсаалтаас нэг хүнийг сонгож дээрэмтэд бэлтгэсэн.
За тэрээр бол одоо нөгөө 18 жилийн ял аваад шоронд сууж байх хугацаанд 3 жил шоронд суусан бөгөөд за энэ хугацаанд нилээдгүй одоо зовлон туулсан. Гэхдээ тэрээр хит хитэн нөлөө бүхий гэмт хэрэгтнүүдтэй одоо энэ шоронд байхдаа шууд бус замаар холбоо тогтоосон. За тэдний нэг нь бол Хонконгийн нөлөө бүхий цуутай гэмт хэрэгтэн. За бас л одоо гэмт хэрэг туулгаачдын хаан гэдэг юм да. If Kai-Fun гэх хэр байсан байна. За энэ If Kai-Fun бол одоо гэмт хэрэгт холбогдсон мөнгө нь 10 сая Хонконг доллароос давсан AK-47 Kalashnikov загварын машин ундаг хэд хэдэн одоо томоохон дээрэм хийсэн. За бас л одоо Хонконгийн зартай этгээд байсан байна. За энэ If Kai-Fun бол одоо шоронд хоригдож байхдаа оргоод тухайн үед бол одоо Гуандон руу зүхтаж тэндээ нуугдаж амьдарч исэн байна. За Чон Зекён бол Гуандон руу яваад If Kai-Funтэй одоо биеэр уулзаж томоохон хэмжээний дээрмийн төлөвлөгөөнд одоо оролцохыг түүнийг урьсан байна. Чон Зекён Хонконгийн хамгийн баян 10 хүний жагсаалтыг танилцуул. За эхний хоёрт орох тийм ээ. Ли Ka-shing болон Лу Ван-шон гэсэн хоёр хүнийг одоо сонгож танилцуулсан. За ерөөсөө энэ хоёр хүний алийг дээрэмдэх вэ гэдгийг л одоо If Kai-Fun-ээс асуусан байна. За If Kai-Fun бол одоо шууд л тэр бомтон Лу Ван-шон бол энэ жагсаалтнаас хассан. За учир нь юу вэ гэхээр тэр бомтон Лу Ван-шон бол одоо If Kai-Fun-ий одоо дарга нь байсан хүн бөгөөд залуу наснд нь хүнд хэцүү цагт түүнд тусалж дэмжиж явсан хүн. Одоо нилээ том тусламжийг түүнд үзүүлж байсан. Тийм учраас түүнд би маш их талархаж явдаг. Ийм хүнийг би бол хизээш дээрэмдэхгүй гэж хэлсэн байна. За ингээд мэдээж тэдний гол бай бол Хонконгийн тэр бомтон Ли Ka-shing болжээ. За тэр бомтон Ли Ka-shing бол 1950 оноос анх бол бизнесээ эхлүүлээд байсан бөгөөд тэрээр 30 жилийн дараа Forbes сэтгүүлийн тэр бомтны жагсаалтанд албан ёсоор орж Хонконгийн тэр бомтнуудыг одоо бараг л тэргүүлдэг нэгэн баян хүн болсон байна. За тэд бол одоо тэр бомтон Ли Ka-shing-ний одоо ууган хүү болох Ли Zarquois-ыг одоо хулгайлахаар төлөвлөсөн хүн ер нь барьцаалж одоо мөнгө нэхээр төлөвлөсөн байна. За ингээд 1996 оны 5 сарын 13-нд тэд энэ Ли Zarquois-ыг одоо хулгайлах төлөвлөгөөгөө одоо бүрэн бэлтгэж If Kai-Fun одоо хамтрагч нартайгаа буу зэвсэг тесрэг бөмбөг энэдрийг бол одоо ачаад явж хагаад Хонконгийн баруун эрэг орчимд гинтл одоо цагдаа нарт баригдсан. За ингээд тэд бол одоо цагдаа нарт баригдаад зүгээр бууж өгсөнгүү. За тэнд бол одоо буудалцаан болоод инээдрээ нилээд юм болсон гэж байгаа цагдаа дээрэмчдийн хооронд. За ингээд If Kai-Fun-ий одоо зарим хүмүүс зүгтэж амьдсан бол за If Kai-Fun өөрөө баригдсан. Энэ баримтлагын үеэр. За энэ харамсалтай мэдээг сонссон Чон Зекёнд бол одоо тун харамсалтай байсан бөгөөд тэр бол мэдээж төлөвлөгөөгөө одоо болсонгүй, зогсоосонгүй шууд хэрэгжүүлсэн байна. За ингээд одоо хамтрагч нь баригдсанаас 10 хоногийн дараа буюу 1996 оны 5 сарын 23-нд За тэр өдрийн 17 цагт бол Ли Zarquois компанийн байрнаасаа гарч одоо өөрийн тансаг машиндаа суугаад жолоочтойгоо хөдөлсөн байна. За Чон Зекён ч хүмүүсээ одоо аав нь түүний араас даасан. За тэд бол замын яг нэг эргэлттэй хэсэг буюу хүний нүднээс даалд ямар нэгэн одоо үйл явдал болж байхад тийм ээ хинч мэдхээргүй яг нэг тохиромжтой хэсгийг сонгоод Ли Zarquois-ийн машин руу айлгах үүднээс 2 удаа буутсан. За энэ үед бол одоо Ли Zarquois-ийн жолооч сандраад шоконд ороод одоо яг мэгдээд ерөөсөө шууд тухайн газар зогссон байгаа. За энэ бол маш том алдаа болсон. За дээрэмчид бол машиныг зогсоход бол шууд л одоо машиныг бүсэлж аваад за ингээд тэр бомтны одоо ууган хүү болох Ли Zarquois-ыг амжилттай хулгайлсан байна. За тэд бол одоо түүний ар гэрийнхэнтэй холбогдсон. За хүүгч нь бол барьцаалсан. Цагдаад мэдэгдвэл түүний амийг хүнээх болно. За хэрвээ хүүгээ одоо 9 минут авахыг хүсэж байгаа бол бидэнд 2 тэрбум Хонконг доллар өгөхийг одоо шаардсан байна. За тэр бомтон Ли Ka-shing бол одоо төлөөлөгчдөө одоо явуулсан байна. За ингээд одоо Чон Зекён бол одоо энэ тэр бомтон Ли Ka-shing-ийн төлөөлөгчдөө бичлэн уулзгаар явах үедээ өөрийн бүслэгиндээ тесрэх бөмбөг зүүж за байдал нэг л эвгүүтэх юм бол одоо энэ тесрэх бөмбөг тесрэнэ. За тэгээд бол хүүгээ чинь бол одоо манай хүмүүс тэнд байж байгаа. Ингээд хүүгээ чинь бол амийг бол шууд хүнэнэ гэж хэлээд ийм байдалтай уулзсан. За уулзалтын үеэр бол одоо Чон Зекёны бүслэгиндээ зүүсэн тесрэх бөмбөгийг хараад хинч илүү хөдөлгөөн хийж чадаагүй байна. За ингээ хүүдээ санаа зовсон тэр бомтон Ли Ka-shing бол одоо барьцааны мөнгийг төлөхийг шууд зөвшөөрсөн.
За гэвч одоо тэр бомтон Лекашин бол дээрэмчдэд нэгэн болцол тавьсан. Юу гэхээр ингэж хэлсэн байгаа. Лекашин бол ингэсэн байна. За би 1 тэрбум 40 сая Хонконг долларыг шууд газар дээр нь чамд өгье. Яг одоо бэлэн байна. За банкнаас би бол 1 тэрбум доллар бол гаргуулж авна. За тэгэхэд бол одоо хугацаа орноо, бага хугацаа. За ингээд үлдсэн одоо мөнгийг бол би чамд одоо маргааш шууд банкнаас тэрбум доллар авангуутлаа өгье гэж хэлсэн. За мухар сүсгтэй байсан Чон Зикион бол энэ салыг хүлээж аваагүй. За шалтгаан юу гэхээр Хятадын соёл уламжлал 4-ийн тоог юусэн азгүй тоонд үздэг юм байна. За тэгэхээр бол одоо 1 тэрбум 40 сая долларыг би авахгүй. За зүгээр 1 тэрбум 38 сая долларыг авъя гэж хэлээд маргааш бол одоо үлдсэн мөнгө авахаар тэд бол тохиролцоонд хүрсэн байна. За ингээд бол Чон Зикион ч гэсэн яг энэ газар дээрээ бол одоо 1 тэрбум 38 сая долларыг аваад ингээд явсан. Тэр бомтон Лекашин бол одоо дээрэмчин Чон Зикионд энэ хэмжээний мөнгийг өгөх үедээ бол нэгэн гоё зөвлөгөөг өгсөн. За энэ хүн бол ёстой л нэг нудрахтай баян гэдэг шиг ингэж хэлсэн байна. За би чамд 1 тэрбум 38 сая долларыг өглөө. Энэ мөнгө бол одоо чамд 2 үеэрээ амьдрахад чинь хангалттай хүрэлцэнэ. За ингээ мөнгөө аваад одоо ингээ явдаа. За чи ингээ сайхан шинэ амьдрал эхлүүлээрэ гэж хэлсэн байна. За гисэн хэдий ч Чон Зикион бол энэ зөвлөгөөг хүлээж аваагүй бөгөөд дээрэмчний замналаа орхиогүй. За 2 үеэрээ идэх мөнгө гэдэг бол одоо асар их хэмжээний мөнгө. За энэ мөнгө үйжихэд бол энүүгээр бизнес босгох ч юм уу ямар нэгэн зүйл хийж болно шүү дээ. За тэгэхэд бол одоо Чон Зикион бол ингийг хүсээгүй. За ингээд маргааш өглөө нь буюу Чон Зикион тэр бомтны ууган хүү болгоод Лезар Коыг суллаж өөрийн биеэр зочид буудалд хүргэж өгсөн байна. За энэ үйл явдал бол асар түргэн хугацаанд олон нийтийн жихэнд хүрж зүүн Аз даяар цочролд хүргэсэн одоо мэдээ болон цацагдсан. Чон Зикионы одоо хүн барьцаалсан гэмт хэрэг. За түүний барьцаандаа авсан тэр их хэмжээний мөнгө бол Генесийн дээд амжилтыг тогтоосон. За дээрэмчин Чон Зикион олсон мөнгөөрөө тансаг одоо үдшилэг зохион байгуулж бусад одоо хамтрагч нартайгаа нийлж Макаогийн казинод хүсснээрээ энэ мөнгийг цацжсэн гэж байна. За энэ явдлаас яг 1 жилийн дараа буюу Хонконгийн үйл хөдлөх хөрөнгийн магнат бас л тэр бомтон Валтер Квокийг одоо хулгайлах төлөвлөгөөг дээрэмчид гаргасан. За мэдээж бол одоо тэд Валтер Квокийн өдөр тутмын амьдралыг судалж тийм ээ хаагур хинтээ явдгийг олж мэдсэний дараа Чон Зикион эцэст нь одоо тэр бомтон Валтер Квокийг хулгайлж чадсан байна. За ерөөсөө л одоо энэ ажилдаа бол тун гарцсан мэрэгчсэн байсан байна. Барьцаалагсныхаа дараа бол Валтер Квок ерөөсөө барьцааны мөнгө төлөх за ар гэрийнхэнтэйгээ уцаар ярихаас ерөөсөө ирс татгалзраар дээрэмчтэй бол ерөөсөө аан маань үзэлцсэн гэж байгаа энэ хүн. За гэвч бол одоо дээрэмчид тэр бомбны 4 хоногийн турш одоо маш нэлээд хүнд одоо тамалж тарчлаасны эцэст бол Валтер Квок бол бууж өгсөн. За ингээд барьцааны 2 тэрбум Хонконг долларыг одоо төлөхийг хүлийн зөвшөөрч ар гэрийнхэнтэйгээ холбогдсон байна. За эцэст нь бол дээрэмчид тэдний гэр бүлийнхэнтэй төлөөлөгч нартай холбогдоод 600 сая долларын одоо хилэлцээр хийж чадсан. За ингээд бол 2 тэрбумыг биш 600 сая долларыг аваад Валтер Квокийг суллаж явуулсан байна. За ингээд бол одоо нөлөө бүхий 2 тэрбумтныг барьцаалж асар их хэмжээний мөнгийг одоо барьцаанд авч чадсан энэ хэрэг гарснаас хойш Хонконгийн цагдаа нар бол одоо энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбайд эргүүлийн ажлыг эрчимжүүлсэн байна. За энэ хойгоорч бол мэдээд Чон Зикион хизээч зогсоогүй тэрээр гандан буурсангүй дараагийн барьцаалах хүнээ хэдийн тодорхойлж төлөвлөөд байсан. За энэ хүн бол Макаогийн мөрийтэд тоглоомын тэр бумтан бизнесмен Хо Хүн Сун гэдэг хүн байсан байна. За Чон Зикион хамтрагч нартайгаа галт зэвсэг болон тесрэх бөмбөг бэлдэж Хо Хүн Суныг далайн эргийн замаар тансаг машинтайгаа явж байх үед за түүний машин руу тесрэх бөмбөг шидсэн. За ингээ машин бол зогссон. За гисэн ч бол Хо Хүн Сун бол амжилтаа тэндээс зүгтаад амьд гараад ингээ нуугдаж чадсан байна. Ингээд энэ хүн барьцаалах хэрэг бол бүтлгүүцсэн ч за цагдаа нар бол хэргийн газар ирсэн. За Чон Зикион бол одоо цагдаад барилдалгүй хэргийн газараас мултарч чадсан. Энэ хэрэгээс хойш Чон Зикион 800 кг тесрэх бодис болон 2000 ширхэг тесрэх бөмбөг худалдаж авч за Хонконгт хууль бусаар хил давуулан оруулж ирсэн. За энэ их хэмжээний тесрэх бодис бол ерөөсөө өнөөгийн одоо 10 давхар байшин бол чөлөөтэй нураахад хангалттай хөрөнгө гэж.
За гэвч цагдаа нар уг хэргийн мөрөөр бол хэдийн орцсон байсан бөгөөд Чон Зикёны энэ их хэмжээний тесрэх бодисуудаа хадгалж байсан газрыг олж илрүүлсэн байна. Энэ явдлыг сонссон Чон Зикён бол шууд нуугдсан. За ер нь бол нэг таамаг байдгийм байна л да. Чон Зикё яах гэж одоо энэ их хэмжээний тесрэх бодисыг одоо цуглуулсан болоо одоо хил давуулан хууль бусаар оруулж ирвэ гэдэг шалтгаан бол ерөөсөө Чон Зикён бол одоо шоронг дэлбэлээд за одоо нөгөө түүний гэмт хэрэг одоо хийх гээд байсан нөгөө хамтрагчаа одоо суллаж авах бол одоо гол зорилготой байсан гэсэн цуу яриа гарсан. Цагдаа нар бол одоо энэ их хэмжээний тесрэх бодисыг олж илрүүлсний дараа Чон Зикёныг ерөөсөө нэг олигтой хайхгүй байгаад бол тэрээр бол ажиглаад ингээд нуугдцсан байжгаад за өөрийн noloгууд нь бол мань хүн ирдээд за ингээд гуанжууд бол нэгэн хамтрагчтайгаа одоо уулзалт зохион байгуулаад за дахин одоо тесрэх бодис судалж авах талаар ярилцах гад очисон. Гуанжууд байсан гэдэг. За энийг бол би Google-ийн одоо яг Баттай их сурвалжаас яг Гуанжууд одоо энэ Чон Зикён баригдаад тэндээ бол Гуанжуугийн дээд шүүхээс цаазын ялгаа цааслагдсан гэж гарч ирээд байгаа. За миний энэ орчуулсан их сурвалж дээр бол Гуанжуу гэж гарч ирэхгүй байсан. За тэгэхээр бол би бол одоо Баттай их сурвалж дээр үндэслээд Гуанжуу гэдгийг нь бол одоо барьж ярьсан дээрх гэж бодож байна. За ингээд тэднийг бол Гуанжууд уулзаж байхад бол цагдаа мэдээж хизээ отцсон отолтонд байсан бөгөөд яг уулзалтын үеэр бол Чон Зикён болон хамтрагч нартайгаа одоо баривчлагдсан. За ингээд мэдээж бол баривчлагдаад тэрээр бол хэрэгээ хүлээхгүй байжгаад за нилээд удасны эцэст бол одоо хэрэгээ хүлээсэн. За ингээд Гуанжуугийн дээд шүүхээс бол Чон Зикёнд энэ бүх хийсэн асар том одоо олон сая тэрбумын дээрмийн хэрэг за ингээд галт зэвсэг бол одоо хууль бусаар ингээд наашаас нь зөвлөсөн хэрэг нээтрээ хүн барьцаасан за бас хүн амны хэрэгч бас энэ дунд оруулсан байсан гэж байгаа. За ингээд түүнд бол ерөөсөө цаазын ял өгсөн шүүхээс. Ингээд 1998 оны 12 сарын 5-нд Чон Зикёны цаазын ялыг гүйцэтгэж тэрээр энэ хорвоогоос явсан байна. За ингээд тодруулах юм бол түүний цаазын ял бол ерөөсөө буудаж түүний одоо амийг хүнээсэн гэж үздэг юм билээ. За түүний эхнэр бол одоо Хонконг дэх нөхрөө бол одоо саалуулсны дараа тийм ээ Хонконг дэх бүх үйл хөдлөл хөрөнгүүдээ зараад ингээд Тайланд руу бол одоо цагаачлсан гэж байгаа. За ингээд тэрээр бол одоо Тайланд цагаачлснаас хойш ямар ч одоо сураг чимээ байдаггүй. За одоогоор бол яг хаана юу хийж байгаа нь бол тодорхойгүй ор сураггүй ингээд нам гүм амьдралаар амьдрах гээд явсан. За Чон Зикёны эхнэр бол одоо тухайн үедээ тийм ээ 2 тэрбум орчим одоо Хонконг долларын хөрөнгийг бол нөхрөөсөө авцсан байсан. За ингээд энэ мөнгөө одоо аваад явсан гэсэн яриа байд юм байна. За ингээд өнөөдрийн сэдв үүгээр дуусч хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд дараагийн дугаараараа уулзтлаа. Баяр та.